За улсын хурлын ёс зүйн байнгын хороо намрын чуулганыг 67 цаг тасалсан эрсдэлтэй гишүүн Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20%-аар хасах шийдвэр гаргалаа. Харин улсын хурлын гишүүн Наран Туяа наарад хариуцлага тооцох хэсэг асуудлыг хилцгээс татгалзсан байна. Учир нь улсын хурлын ёс зүйн байнгын хороо хоёр хүний хооронд болсон маргааны асуудлыг хилцэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. За өнгөрсөн намрын чуулган нийт 162 цаг хуралдаж улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулга 67 цаг 20 минут тасалжээ. За улсын хурлын тухай хууль зааснаар гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганы хурлыг 40 цаг буюу ажлын 5 өдрөөс дээш хугацаанд тасалсан бол сануулгах, уучлалт гуйлгах, цалингийн 20%-ыг хасах арга хэмжээ авахар заасан байдаг юм а. Хөгжил жоохон хөгжилтэй санагдаад байна. Нэг хоёр гишүүнийг ингээд нэг юм ёс зүйн асуудал гээл ингээл энэс илүү хэдүүлээ нэг юм их хурлын бүглүүдэн байнгын ороо байна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр тгээс их болох байгаа хуулиа мөрдүүлэх энэ дээр их хурлын гишүүдийг илүү хариуцлагатай байх тал дээр анхаарч ярил илүү үр дүнтэй болов гэж бодож байна. Тэгээд алагчлалгүй бай. Баттулга гишүүн бол суух ёстой. Гэтэ миний санджаагаар буруу санааг бол хурлуудад таслах эрхтэй оролцох, таслах эрхгүй оролцох гэдээ бас нэг зөвцөлт байдаг баг. Лүндэг гишүүнийг яага хассан. Зарлахын зүйтэй. За хин нэг сугалж авч үлдсэн асуудал байхгүй гагцхүү хуулиар хүлээлгэх 40 цагийн хязгаарыг давсан байгаа нэг хүн байгаа учраас үүнийг хариуцлага тооцох ийм асуудлыг оруулж ирж байгаа. За ер нь бол яг ийм яриад сууж байгаа гэдэг нь бол инээдтэй гэдэгтээ бол санал нэгдэж байна. Жохон хүүхдүүд байгаа биш үү? Тангараа өргөөд улсын их хурлын гишүүнээр сонгогдсон л бол улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан гэлтгүй байнгын хороо ажлын хэсэг бусад хуралдаанда цаг хугацаанд оролцох ёстой. Одоо санал бүх гишүүний гаргаж байгаа саналтаа бол санал нэг байгаа. Тэгэхдээ одоо өнөөдөр бид нар энэ инээдтэй ч юм уу одоо энийг бол ярихаас аргагүй шүү дээ. Тэгээд хуралдаа суухгүй байгаа юм чи яах юм? Яах гэж тэгвэл тэр иргэдийн саналыг авч энэ парламентын гишүүн болсон юм. Өөр ажлаа хийгээл явуул та тэгээд. Тэ. Дээр нь одоо би энэ улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулга хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үзлээ. Би ирдгээ. Энэ төхөөрөмж болдгоо маа гэж. Одоо юм л бол нөгөө хой таар аваахаа гэдэг шиг энэ санал хураалтын төхөөрөмжөд бүртгэлийн төхөөрөмж рүү жигдэг асуудал одоо болох хэрэгтэй. Нэг том агуулгаараа ярих юм бол энэ Монгол улсын парламентыг үл хүндэтгсэн байдал шүү ер нь бол. Тэнд өөдөөс нь бараг 70-80 улсын их хурлын гишүүн өөдөөс нараа сууж байна. Бүгд эсвэл сохор болцсон юм уу? Мэдхгүй харагддаггүй шүү дээ тэр юм чинь. Эсвэл үл үзэгдэгч тийм малгай өмсөж орж ирдэг юм уу? Өнөөдрөөс хариуцлагатай албан тушаал гэж бодож байгаа. Ийм учраас би ажлын хэсгээс оруулж ирсэн 3 сар гэдэг саналыг би 6 сар болгож нэмэгдүүлэх санал оруулж байна. За түүнчлэн төрийн ордон зодон хийсэн гэх улсын хурлын гишүүн найдлаа боловсролын сайд Наранбаяр нарыг 4-р сарын 15-ны дотор тайлбар өгөхийг хүссэн албан бичиг хөргүүлсэн гэлээ. За учир нь улсын хурлын гишүүн төрийн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж буй хүмүүс үзэл бодол зөрсөн асуудлаар маргах нь байж болох асуудал хэдий ч нэгнийхээ биед халтаж болохгүй гэж ёс зүйн байнгын хороо үзэж байгаа юм а.